Амархан ингээд тавьдээ нэг torrent ашиглан хэрхэн юмыг амархан дунд нь бас зогсоож байгаа зүйлсүүдтэй амархан хайж олж татаж авах талаар бол тэнцвэрлэе. Эхлээд биднэрт бол uTorrent гэдэг програмыг одоо энд би Google.com дээр хайгаад хэлчихлээ. За ингээд uTorrent сайт руучлаа. Эхлээд нэрээ Firefox дээр нэг хэрэгээг бичих. Энэ бол татсан файл болгоно хааш нь хадгалах вэ гэдгийг бол эхлээд асуудаг болгоё. За ингээд хэлчихлээ. За тэр одоо free download гэсэн төвчөн дээр дараад татчихна. Save file. Одоо download гэсэн хатсан болчихё. За ингээд татаад авчлаа. Ингээд дээр нь хоёр дараад ажилласан. Linux. За энэ дээр бол эхлээд яндрын технологи хийж бодсон. Эхлээд компьютер асангуудаас тийм боловсруулчихлаа. Энэ ASCII toolbar бол над хэрэггүй болохоор тийм суулгахгүй. Схем боловсруулаад суулгачлаа. За ингээд human uTorrent програмаа суулгачлаа. Startup uTorrent. За ингээд нэгдсэн байсан. Програм олгохдоо бол бас энэ uTorrent өөрийнх нь хайлтыг ашиглаж болно. Тэгээ би одоо програм шиг кино хаяад банкинг хөгжлийн кино хайчихсан. Тэгээд энэ uTorrent-ийн хайлтаас би бол ашигладаггүй. Тэгээ Pirate Bay org гэдэг энэ сайтыг бол би миний хувьд бол ашигладаг. Аюу олон програмын самтай хайтайхан юу гэдэг. За энэ uTorrent-ийн хайлтад бол ингээд нэвтрэх хэлтэн гараад ирсэн байж байна. За Pirate Bay сайт дээр одоо түрүүний Lion King гэдэг нэг хайлттай. За ингээд Pirate Search. За үдүү маань гараад ирлээ. Нийлээ их юм гарч ирсэн. Тэгээд эдгээр дундаас бол өөрөө нийл хэл гэх мэт зүйлсийг бол ингээ харж байгаа өөрөө сонголтоо их хэрэгтэй. Энэ дээр бол бас size гэдэг файлын хэмжээ нь байж байна. Size тэгээд хэр зэрэг хэмжээтэйг нь яг уу гэдгийг бас хамгийн чухал нь бол одоо энэ гэсэн байгаа seeder torrent seeder олон байх тусмаа сайн хурдан татна гэсэн үг. Яг гэдэг энэ seeder гэдэг нь бол танд энэ татж байгаа юм чи өгж байгаа хүмүүсийг бол илэрхийлж байгаа. Torrent гэдэг нь бол ер нь бол P2P буюу хүмүүсийн компьютеруудын хооронд сүлжээ тэгээд өөр хүмүүсийн компьютераас бол та зэрэг татж гин гэсэн үг. Тэгэхээр таны компьютераас бас өөр хүмүүс татж байгаа. За тэгээд ингээд илэрлэлээ сонгоод download this torrent гэсэн постээр дараад тэгэхэд бол ийм torrent гэсэн файлыг бол өгч байгаа. Энийг бол шууд хадгалж авах юм уу эсвэл шууд OpenRIF гэдэг uTorrent програмаар нийтж байна. За би шууд нийлээ. За uTorrent програм дээр одоо ингээд нэгдэнгүүт хаана хуудгаагаа бол install гэж заагаад өгсөн. За энэ download файлаа save. Тэгээд энэ одоо энэ удаад бол ганцхан файл харагдана. Эндээс бол дараа нь олон файлтай үед бол уртлын чигтэг зарим нь татгүйгээр сонголт хийж болдог. Зарим нэг програмын зөвхөн crack-ийн татаж авах гэх мэт үед бол энэ ашиглаад их зүгээр идэг. За энэ доогор бол ингээд бас мэдээллийн зүйлтэй. Одоо ингээд миний саяны татсан кино маань хэдийн татагдаад ирсэн байна. Downloading энд харагдаж байгаа энэ seeds гэж байгаа нь бол одоо би хэдэн үнээс зэрэг татж байна. Би 5 үнээс одоо зэрэг татж байна. Тэгээ миний татж байгаа хурд болохоор 256 болохоор миний 20 хэдэн килобайт секундээр одоо татаад байна. Upload гэдэг нь болохоор миний бусдад өгж байгаа хурд. Энийг аль алийг нь бол зөксөж чаддаг. Preference гэдгээр олж байгаа. Preference гэдэг энэ шар төрсөн дээр дарч болно. Тэгээд bandwidth
гэдгээр ороод тэгээд энэ maximum upload rate гэсэн дээр бол өөрөө килобайт секундээр хэдийн хэмжээтэй тохируулаад өгчин. За би 2 гэж хэлсэн байж энэ мөн өөрийнхөө татах урдыг тохируулж хязгаарлаж өгөөд бусад Firefox болон бусад юм үзэхэд бол бас user-ын бүх ачааллыг интернетийн ачааллыг эргэлдээд ахаар болгоод хөлж болно. За би энэ дээр 10 килобайт секунд гэдэг ингээд хөлж байгаа. Тэгээд нэгэнд ингээд татаад хэлсэн бол дундан зогсоож байгаа дахиад үргэлжлүүл татаж болдог. Тэгээ олон тасархай юм зэрэг татахгүй нэг л удаа ингээд татчихад болдог. За ингээд одоо татж байгаа файл маань бол энд үүссэн байж байна. Тэгээд 101 мегабайт гэдэг бүр яг бүх хэмжээгээр татсан юм шиг харагддаг. Гэхдээ энэ бол torrent програм дээр 100% болохоос нааш бол нээж болтгоо. Шууд анханасаа бол яг татж байгаа хэмжээгээр бол файлыг үүсгэждэг. Тэгээд 100% болсныхан дараа. За би ингээд түр паузлаад дараа нь үзлээ татаж болох. Мөн энэ Pirate Bay орг сайт дээр бол энэ recent torrents, browse torrents гэх мэтээр хайхгүйгээр өөрөө харж байгаа сонголт хийж болдог. За энд нөгөө U-torrent хийлгэцүүд харагдана. Их олон сайтуудаас олон torrent-ийн тийм сүлжээ сайтуудаас бас хайж байгаа болохоор арай илүү илэрч зарим олохгүй цөөхөн байдаг програмыг одоо хийлгэцэлтэй сайн байх талаас байдаг. За энэ дээр бол нөгөө recent буюу хамгийн сүүлд нэмэгдсэн torrent-ууд бол харагдана. Тэгээ эндээс бол хамгийн олон сэтгэлтэй байгаа нь ерөнхийдөө хамгийн сүүлийн үед эрэлттэй байна гэсэн утгатай. Эндээс харж байгаа сонголт хийж болох дуртай. Кино, програм, тоглоом гэдэг нь бол басан зүйлээ torrent-ээр шууд татчихдаг. Жишээ нь одоо нэг Wired сайт руу орж байгаа. Тэр Wired сайт дээр байгаа програмыг бол нэрээр нь шууд хайгаад олчих болно. Энэ Wired сайт дээр хит хувааж тавьсан тийм юмнаас татснаас бол ямар ч ялгаагүй. Тэгээд аюулгүй байдлаар бол ер нь Wired буюу cracked чиргэлж байгаа, хууль бус хэрэгжилж байгаа програмууд бол ер нь хинхтэй вирустэй байдаг. Тийм болохоор аль болох тэр програмын ижил төстэй үнгүй тэгээд цаанаасаа үнгүй байдаг тийм програмуудыг бол яг өөрийнх нь сайтаас тийм гадны сайт юм уу torrent-аас биш яг өөрийнх нь сайтаас татах нь илүү найдвартай байдаг. За энэ дээр би жишээ нь Elite Cool 3D гэсэн програмыг шууд torrent-аас хайж олж байгааг харуулж байна. За тэгээд манай энэ тусал цэг Stogemin цэг net гэдэг манай блог дээр бол тийм нэлээд сайн өргөн хэрэглэгддэг тийм маш сайн тийм үнгүй програмуудыг бол хэн татах талаа тэгээд нэлээд тийм програмуудыг бол танилцуулсан нэг бичлэг байгаа. Энийг тавхан сонирхороо. Энд жишээ нь Avira гэдэг програм байж байгаа. Одоо би өөрөө суулгах хэрэгжилж байна. Avira програмын хувьд бол маш сайн Kaspersky Bitfinex илрүүлдэггүй вирусуудыг бас илрүүлдэг сайн програм байж байгаа. Тэгээд энэ өөр олон зөндөө тийм програмууд байгаа. За тэгээд бидний дэмжиж орж гарахтаа энэ манай ах дээр байгаа Google-ийн саяны хардаад өнгөрсөн сурталчилгаануудыг хаяадаад сонирхож байгаа. Бас манай энэ тусал гарын драйвер гэж байдаг. Тусал гарын драйвер маань бол англи хэсгийн байрлалтай тийм Kirill дээр бичдэг гэх мэт хэдийдэн тийм зүйлийг агуулсан гарын драйвер байгаа. Мөн манай сая харагдаад өнгөрсөн форум тусал нэт рүү ороод та асуух зүйлээ асуугаад хүмүүстэй хэлцээд явах боломжтой. Тэгээд манай тусал гарын драйверын хуудсан дээр бол тасны дугаарууд байгаа. Тэгээд боломжтой бишгээ баг зэргийн хандив үгжээр бид нарт сэгэлтэй тэгээд асуух сонирхох зүйлээ биднээс дуртай үед асууж байж болно. За одоо ингээд та U-torrent програмаараа хүссэн зүйлээ